Гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдрийнхөө сэдвээр одоо сүүлийн үед дэлхийг доргиж байгаа одоо материал ил гарч ирсэн. Энэ бол одоо Джеффри Эпстин гэдэг хүний үйл ажиллагааны талаарх одоо холбоо сүлбээс за тэгээд одоо мэйлүүд, зургууд, бичлэгүүд гээд маш олон одоо баримтууд, нотлохоонууд одоо олон нийтэд одоо ил гарч эхэлсэн. Тийм ээ. За сүүлийн хэдэн 7 хоногудад одоо бүтэн материалын тал нь буюу 3 сая орчим материалууд нь ил гарсан байгаа даа тийм. За тэгээд тэрнээс одоо нөгөө хэсэг нь болох 3 сая нь одоо гараагүй хадгалагдсан ингээд дарагдсан байгаа байхгүй тийм. За тэгээд энэ материалуудаа танилцж байгаа хүмүүсүүд судалгаа хийж байгаа одоо хүмүүсүүд хувь хүн болоод тэ байгууллагууд байгаа даа. За тэгээд энэ асуудал маань чанар маань одоо энэ талаар өшнөө болоод байгаа хүмүүсүүд энэ тэнд улс орнууд өөр өөрсдийнхөө холбоотой өөр өөрсдөө холбоотой ч юм уу энэ талаарх мэдээллүүдийг ингээд засаж гаргаж ирж байгаа. За тэгээд энэ асуудлын талаар ерөнхийдөө бол энэ асуудалтай одоо дэлхийн хамгийн одоо эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүсүүд холбоотой байгаа тий. За энэ асуудалтай одоо энэ хүнтэй холбоотой маш одоо ойр дотн хөрөлж исэн хүмүүсүүдээс нь дурдах юм бол мэдээж яриг одоо бидний хамгийн сайн одоо мэдж байгаагаар бол одоо Америк улсын ерөнхийлөгч тий Трамп байна. За тэгээд түүний гэргий бас байна. За тэгээд мэдээж яриг Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон тий. За тэгээд мэдээж яриг саятан одоо маш олон салбаруудад одоо энэ хүн төрөлхтний хувь тавиланд одоо маш том өөрчлөлт эргэлтийг хийж байдаг хүн болох одоо Билл Гейтс тий. За тэгээд Элон Маск гэд тий. За ингээд дээрээс явж гин. За тэгээ ингээд доошлох юм бол тэгээд бүх ил төрлийн одоо улс орны улс төрчнөр байна. Одоо сүүлд бас харсан сонссноор бол Монгол улсын бас тэ эрх мэдэлтнүүд улс төрч хүмүүсүүд бас холбоотой байсан гэсэн мэдээлүүд бас гарч ирсэн. За тэгээ сүүлд бол бас хүн төрөлхтнийг зочроож байгаа одоо мэдээлэл бол тэгээд ялангуяа Монгол хүмүүсүүд ч юм уу Аз хүмүүсүүд ч юм уу одоо энэ бодгийн шашинтай хүмүүсүүдийн хувьд одоо тий энэ талаар бас яг ил ярьж одоо чанга одоо энэ талаарх мэдээллийг хуваалцж байгаа бас хүмүүсүүд одоо хэр байгаа. Одоо монголчуудын шүтэж ирсэн одоо Далай лама гэдэг хүн маань одоо энэ хүнтэй бас холбоотой байсан байна. Тэ тэгээ бас өдрийн байна оройн зоогод барьдаг байсан байна. Янз бүрийн одоо Украин нөө Орос нөө хүүхнүүд ч биш охтуудтай тэ насанд хүрээг охтуудтай хамт хоолнд ордог ч юм уу одоо ухааны одоо эзэмшдэг арал дээр нь янз бүрийн одоо үйлчлэгүүд тэ уулзалтууд туулзалтууд тэгэхээр одоо их сайхан сонсогдчихж магадгүй одоо улс төрийн уулзалтууд ч юм шиг тэ. Тэгтэл тийм уулзалтууд биш эсэргээрээ харин бүр одоо маш зөв үйл явдлуудыг одоо хийдэг одоо тийм партинууд ч юм уу тийм ээ тийм шоу маягийн одоо шоуч гэж одоо хэлээд хаашаа юм одоо яг тийм дээр одоо юу болдгийг ч бас бид нар мэдэхгүй юм да тий яг ямар хуу зан үйлүүд болдог. За тэгээд бас магадгүй шоуч болдог ч гэж магадгүй тий одоо янз бүрийн хүмүүсүүдийг
насан туршаагүй хүүхдүүд болоод охтууд яг юу болдгийг бол тэгээд тэр материалыг үзсэн одоо хүмүүсүүд л болоод мэдчих байгаа. Эсвэл оролцсон хүмүүсүүд нь бол мэдчих байгаа. Тийм ээ тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү үйл явдад болдгоо одоо тий одоо дэлхийн одоо их мэдтэй өндөр одоо улс төрчнөр ч юм уу за тэгээд олныг танил дуучид бүжигчид ч юм уу одоо тэ дуучин гэл одоо авиаснууд тэ одоо олныг танил хүмүүсүүд улс төрч гэд энэ нөгөө олонний нүдэн дээр илт байж байдаг одоо хүнд маш их нөлөө хөдөлгөлтөнд их нөлөө үзүүлж байдаг хүмүүсүүд ерөнхийдөө болвол ингээд яг одоо энэ амжилтанд хүрэхийн тулд одоо маш олон түвшний ийм гэрээ байгуулагдаж байж одоо сүнсээ худалдаж энэ бүх эрх мэдэл ч юм уу нэр хүнд ч юм уу эд баялаг ч юм уу олонний танил болох байдалд хүрдэг гэдэг энэ талаарх одоо ярианууд бол дээр үесээ маш ихээр явсаар ирсэн юм лээ. Энэ талаар ч одоо судалдаг судалгаа хийдэг те энэ талаар одоо докюментари ч юм уу янз бүрийн одоо баримтат кинонуудыг ч юм уу эсвэл номнуудыг бичсэн ийм одоо хүмүүсүүд байсаар ирсэн. Тэгээд энэ талаар бас сонсож байсан хүмүүсүүд нь одоо тэгээд сонсоод мэдээд угаасаа иймэрхүү үйл явдал болдог гэдгийг бол мэдчихсэн байна даа. За тэгээд иймэрхүү талаар одоо ерөөсөө анх удаа сонсож байгаа хүмүүсүүд бол одоо бүр нэлээд их шоконд орж байгаа байх л та. За тэгээд дээр үесээ бол иймэрхүү талаарх одоо материалууд одоо засагдах ч юм уу те жоох ил гарах үед нь бол ингээд дандаа дарж унтраадаг те эн чинь бол худлаа ийм зүйл байхгүй байдаггүй харлуулж ийн ч гэдэг ч юм уу те гэсэн нөгөө үгүйсгсэн мэдээллүүд гарч ирдэг одоо хувилдааны те хүмүүсийг харлуулсан одоо мэдээллүүд гэдэг хариу үйлдэлүүдийг үзүүлж одоо энэ талаарх мэдээллүүдийг бол ингээд дардаг байсан байна. За тэгээ ерөнхийдөө бол үздэг одоо тэр ярианууд нь юу байдаг гэхээр энэ дэлхийг бол одоо удирдагчнаар тэгээ тэдний цаана зогсож байдаг одоо чөтгөрийн хүчнүүд болвол янз бүрийн зан үйл хийж одоо дахил барих ч юм уу тийм ээ одоо тэд нар маань болохоор нөгөө өөрсдийн гэсэн юм одоо шүтдэг хар хүчтэй байгаад байгаа хгүй тэдрээсээ хүч авахын тулд янз бүрийн зан үйлүүдийг хэмж одоо дахил тагдаг одоо тэдгээр нөгөө хүчнүүдтэй байсан байгаа хгүй. Тэгээ мэдээж хэрэг энэ талаар одоо судалж исэн иймэрхүү талаарх кинонуудыг одоо их Netflix энэ төр гардаг штэ одоо Викинг ч гэдэг ч юм уу те тэгэл өөр янз бүрийн кинонууд дээрээсээ одоо тэгээд өөрсдөө шүтдэг бурхадтай дахил өргөж ийн гэдэг нэрээр бол одоо зарим нь бол амьтад өргөдөг байсан байгаа даа тийм одоо өөрсдөө идэж уудаг зүйлээрээ дахил барьдаг ч юм уу зарим соёл зан одоо заншилтай улс орнууд ч юм уу нийгмүүд бол одоо өөрсдөө идэж ууж байгаа эдээ будаагаараа дахил барьдаг байсан бол зарим нь бол одоо малаараа ч юм уу тийм тугалж одоо байна уу хонж байна уу хурагч байна уу тэдрээрээ ингэж дахил барьдаг одоо өөрсдөө шүтж байгаа бурхадтай дахил барьж одоо тэр бурхад нь одоо өөрсдөө амьдралыг нээвэ гэсээ тэ одоо өвлийг өнтөө даавалж өгөөрэй ч гэдэг ч юм уу тэ асгүй бол одоо энэ хүсэж байгаа зүйлээ биелүүлэхийн тулд одоо энэ тахлыг маань хүлээж аваад одоо энэ асуудлыг маань эргээр шийдүүлж өгөөрэй гэдэг ч юм уу. Иймэрхүү зан үйлүүд бол ингээл эрсдээр үеэсээ байсаар байгаа. Одоо орчин үед ч гэсэн байгаа штэ. Одоо тахлын ширээ гэдэг ч юм уу те ингээл жижиг том хэмжээнд айл гэр болгон шахуу одоо нэг тиймтэй байх тохиолдлууд бий.
За тэгээд мадаа өргөдөг байсан байх нь байна. За тэгээд одоо викинг ч юм уу өөр янз бүрийн одоо тэр Скандинавийн улсууд ч юм уу тэд нар маань болохоор бас эмэгтэй хүмүүсүүдээр бас дахил барьдаг байсан байгаа шүү дээ. Одоо онгон одоо залуу охтууд ч юм уу тийм ээ. Тиймэрхүү охтуудаар одоо дахил барина. Дахил барина гэдэг маань одоо юу юм те? Идэг будаага одоо дахил барьдаг ч юм уу. Эсвэл бол одоо тэр мал амтнаа одоо дахил барьж байгаа бол одоо ингэж шатааж амийг хорлож одоо тэрхүү бурхандаа одоо бурхан гэж яриад байна шүү дээ. Тэгтэл тэр маань бурхан биш чөтгөрл байгаа хгүй юу тий? Жинхэнэ бурхан болвол тий маш өндөр энерги хайрын энерги байдаг болохоос биш. Тэр энерги маань бол хинээс ч дахил хүсдэггүй, өргөл хүсдэггүй. Тэр байтугай амтныг шатааж одоо алах ч юм уу тийм ээ. За бүр цаашлаад одоо хүүхдийг байна уу, эмэгтэй хүнийг байна уу одоо дахил гэдэг нэрээр тэг шатааж одоо амийг нь хорлох ийм одоо мохор сүсэг ийм ходол ихтгэл үнэмшлийг одоо хүн төрөлхтөнд итгүүлсээр одоо олон зуун жил яваад ирчихсэн байгаа байхгүй. Тэг хүн төрөлхтний нөгөө ийм төөрөгдөлтэй авчирсан өөрсдийнхөө одоо сатанизм одоо чөтгөрийг шүтэх энэ байдлаа болохоор бурхан гэж нэрлэчихсэн. Тэгээд нөгөө бурхан нь болохоор нэг тийм харгас бурхан байгаа байхгүй тий. Одоо хэдэн сар болгонд ч юм уу одоо дахил хүсээд идэг, өргөл хүсээд идэг тий. Одоо хүнийг амиг хорох тий. Эсвэл бол одоо хүнийг зовоох, тамлах тий. Энэ байдлаас нь болохоор эрт хүч авч одоо хооллоод байгаа ч юм шиг тийм ээ. Тэгээ энэ одоо хэцүү зан үйлээ ийм одоо босромог одоо хүний эрүүл хүний ой танд одоо хайрын энергиэс үүдэлтэй, гэрлийн энергиэс үүдэлтэй одоо жинхэнэ өндөр энергиэс үүсэлтэй одоо ийм сүнстэй хүмүүсийн ой танд энэ багтахгүй байхгүй. Тэг өөрсдийнхөө болохоор энэ нөгөө нэг чөтгөрлөг зам чанараа энэ үйл ажиллагаагаа болохоор нэг гоё нэрлэлчин бүгд дандаа. Хандаа өргөл барьж ийн гэд. Тэгээд ийм байдлыг одоо байдлаар өчнөө олон одоо 100,000 жил ингээд яваад ирсэн байхгүй манай дэлхийд. Тэгээд ийм одоо хийж байгаа үйл явдлаа зүгээр ухамсарлаагүй тий буруу одоо хэцүү зан үйлүүдэд ингээд оролцоод яваад исэн байдаг. За тэгээд болохоор энэ та нар маань одоо энэ хүний талаарх материалууд одоо зөндөө одоо гарч эхэлж байгаа, ярьж эхэлж байна тий. Тэгээд үзэл сонссон болвол ямар хүн байсан бэ гэдэг нь бол мэдээд байгаа тий. Одоо тий охтуудыг насан туршаагүй хүүхдүүдийг биеийг нь өнлүүлдэг ч юм уу, хүчрхийлдэг ч юм уу, хүний намайтай холбоотой ийм гинт хэрэгтэй хүн байсан байхгүй тий. Тэгээ ийм одоо хүн маань одоо дэлхийн бүхий л одоо улс орнуудын одоо олонний танил эрх мэдэлтэй хүмүүсүүдтэй холбоос үлбэтэй байсан байгаа байхгүй. Тэгээ тэр донд нь болохоор одоо ариун явдлыг одоо дэмжигч одоо бурхны сургаалыг заагч далал ам гэд багш маань одоо багш маань ч гэж одоо хаашаа юм те багш одоо те энэ хүн бас одоо тэр хүнтэй оройн зав барайл охтуудтай уулзаад явдаг байсан байна. Тэ бас яриа бас явж лээсэн байлаа. Эрэгтэй хүүхдүүдтэй бас холбоотой бас байсан гэдэг ч юм тийм ээ. Энэ дэлхийд ийм одоо ясвартхангүй одоо юу гэж бүр хэлмээр юм дээ одоо тэ ийм хүмүүсүүд одоо эрх мэдлийг барьж явж
улс орныг удирдаж шашны тэргүүн болж бусдад одоо яаж амьдрахыг зааж сургаалаа айлдаж айдас хайрлаж айл болгоны хойморт заларч явсан байна шашны хүмүүсүүд нь. За тэгээд мэдээж хэрэг улс төрийн хүмүүсүүд нь байна. За тэгээд дээрэс нь бас ингээл нөгөө өндөр технологиуд ч юм уу тийм ээ маш их амжилт эд баялагт хүрсэн нэр хүндтэй гэх энэ хүмүүсүүд нь одоо ихэнх хүмүүсүүд чинь одоо Илон Маск ч гэдэг ч юм уу тий хүмүүсүүдийг шүтэж одоо биширч энэ хүнээс энэ одоо хүмүүсүүдээс тий үлгэр жишээ авч энэ хүмүүсүүд шиг болох юмсан гэж одоо хичээж хөлмөрлөж зорж яваа хүмүүсүүд маш их байгаа. Тэгтэл энэ хүмүүсүүд маань одоо нийгмийн хамгийн муу мухай зүйлүүдийг хийж одоо явдаг байх нь тий. Тэгээд яг жинхэнэ одоо тэр хүмүүсүүдийн цаана өөр өчнөө ямар бузар булхаанууд нуугдаж байдгийг бол одоо ингээд ирээдүйд одоо утгагүй одоо бид нар улам илүү их мэдэж эхлэх байх. Ерөнхийд бол одоо ингээд гадарлаад эхэлж штэ. Тий. За тэгээд энэ үнтэй холбоотой байсан хүмүүсүүд нь болохоор бүгдээрээ л үгүй ерөөсөө уулзж байгаагүй л гэж байгаа байхгүй тий. Тэгээ хин л одоо тэгээд мэдээж яриг тэгсэн гэд хүлэн зөвшөөрөд явах уу ойлгомжтой мэдээж яриг. Тэгэхээр нөгөө энэ хуурамч одоо удирдагч нар лидерүүд улс төрчнөр шашны байгууллагуудын тэргүүнүүд гүүрүүнүүд тэ одоо багш нар ч юм уу эрдэмтэд ч юм уу гэдэг энэ онцлог танил байгаад байгаа олон одоо салбарын энэ хүмүүсүүд бол одоо ямар арга замаар одоо сүлжээ холбоосоор одоо олонний танил болдгоо эрх мэдэлд хүрдэггүй гэдэг маань бол ингээд тэг гэгэн цагаахаа явж байгаад хүрчдэг одоо зүйл биш л байгаа хгүй энэ боломжийг бол одоо яг үнэн зөвийг түгээж явж байгаа хүмүүсүүдэд бол олгодог зүйл бол биш байсан байгаа. Одоо хуучин системд бол бүгд одоо энэ системийн цаана сөрөг бисүүд, сөрөг хүчнүүд, сөрөг энергиуд зогсож байдаг. Тэгээд тэдгээр нь бол мэдээж хэрэг өөр өөрсдийнхөө хүмүүсүүдийг л олонний танил болгоно. Нэр хүнд, эрх мэдэл, эд баялагт хүргэн. Тэдний одоо хийж байгаа үйл явцад одоо зан үйлд оролцохгүй ч юм уу, тэг хүлээн зөвшөөрөхгүй ч юм уу, тэдний үгээр явахгүй байгаа тохиолдлуудад тэдгээр хүмүүсүүдэд болвол ямар ч одоо эрх мэдэл, нэр хүнд одоо тий олонний танил байдал гэдэг ч юм уу энэ бүхэн очдоггүй байгаа. Энэ байдал одоо хүрт үргэлжилж байгаа. Энэ байдал ганцхан одоо холын юм шиг Америкт болж байгаа юм байна гэж энэ бүрх шаардлага ерөөсөө байхгүй. Монголд ч гэсэн. Монгол хүмүүст угаасаа л ерөнхийдөө бол ганц Монголд ч биш энэ тентгийн одоо хүмүүсүүд ерөнхийдөө бол бүгдээ гадарлаа гэсэн чинь бүгдээ л холбоос үлбэсээрээ ерөнхийдөө ингэж явдаг юм байна. Тэгээ танил талгүй бол угаасаа тэгээд юм болтгоо бүтдгүү гэдгийг одоо хүмүүсүүд мэдж байгаа. За тэгээд ингээд энэ олонний танил одоо одууд, дуучид, жүжигчид, улс төрчнөр тэ одоо энэ нийгмийн сайн сайхны төлөө гэж ярьдаг бүх байгууллагууд аман дээр тэгж ярьдаг. Тэг сайхан мөрийн хөтөлбөрөөр танилцуулдаг. Тэгтээ амьдрал дээр хэрэгжилт бол бүгд эсэргээр байдаг. Гэдгийг одоо хүмүүсүүд одоо гадарлаж одоо энэ нөгөө системтэй нүүр тулсан хүмүүсүүд бол угаасаа ойлгож байгаа энийг бол мэдж байгаа. Тэгээд миний хувьд бол яаж юм одоо буддын шашин ч юм уу те ийм лам хүмүүсүүд ч юм уу
одоо бөө хүмүүсүүд ч юм уу яагаад ч юм бас миний ихтгэл үнэмшлийг одоо багаас нэгтэй гэж татдаггүй байсан. Зүгээр хараа сонирхдаг. Сонирхох нь ч биш зүгээр л ажиглаад харцдаг. Тэгэл яг энэ хүмүүсүүдийн үгийг сонсох юмсан, энэ хүмүүсүүдээс сургаал одоо авах юмсан, айц авах юмсан ч гэдэг ч юм уу нэг тийм хүсэл төрдөггүй байгаад байсан. За тэгээд Далай ламын хувьд бол яаж юм одоо би Монгол улс төрчихсөн гэр бүлийнхэн маань бүгдээр л бодын шашинтай хүмүүсүүд бүгдээр л Далай ламд сууд болдог хүмүүсүүд байсан. Гэхдээ миний хувьд бол би жоохон байхаас эхлээд бас өөр шашин сонирхож эхэлж байсан, христийн шашныг. Яагаад ч юм одоо бодын шашинтай хүмүүсүүд болохоор нэг юм баримл одоо бурхны шүтэд идэг. Тэ одоо тэр нь ямар ч байж болно, төмөрөн байж болно, шаазан байж болно. Тэ янз бүрийн сквал нэг зурагч юм уу, бурхны зурагч юм уу. Нэг тийм тавьчаад тэрэндээ мөргөөд идэг нэг тийм хиймэл юм. Жохон байх хата одоо гэр бүлийнхнийгээ ч юм уу одоо тэрэнд мөргөөд ингээд залбираад байгааг хараад гайхдаг гэсэн байхгүй. Ийм одоо бурхан нэг жижигхэн ч юм уу, том ч юм уу, шаазан ч юм уу, шаазан биш ч юм уу нэг тийм бурханд одоо ингээд мөргөөд энэ бурхан нь одоо ингээд ийм зүйл одоо ингээд хүслийн сасаад биелүүл боломж байдгийн болов уу гэд татдаг гэсэн байхгүй. Тэгээ ерөөсөө миний ихтгэл үнэмшлийг нэг татдаггүй байсан. Тэгээд багасаа би нөгөө энэ дэлхийд одоо амьдралын утга учирыг ойлгохыг хүсэж байсан болохоор шашнаас хайжсэн. Тэгээд христийн шашинд явж ороод тэндээс одоо хариулт авах юм болов уу гэж бас нэлээд хэдэн жил хордож явж исэн. За тэгээд бол хариултаа бүр аваагүй. За тэгэл нөгөө аяллаа цааш нь өөгөл хөгжүүлэл явсан. Тэгээд тэгээ ер нь 21 онд нөгөө нэг ковид үеэр Далай лам одоо тариад хариулж байгаагаа олон нийтэд харуулад те одоо маш олон хүмүүсүүдийг өөрт нь итгэж байдаг итгэгч нарыг болвол одоо энэ тариаг тариулахыг бол ингэж өөрийнхөө биедээр үзүүлж уриалсан. Ийм одоо зураг бичлэгүүд интернетээс би харж байсан тухайд нь. Тэгээд би за энэ бол угаас ойлгомжтой юм байна. Тэ ямар хүчинд үйлчлдэг хүн бэ гэдгийг нь ойлгоод явж исэн. Тэгэхдээ арайч би одоо тэ бүр энэ нөгөө төрлөг үйлдэл явдалд нь ороод ингээд ийм садар самуу одоо бүр насан туршаагүй хогтууд нэг хөвгттэй гэдэг явуулдаж яадаг. Тэгээ одоо тэрнээс цааш өөр юу ч хийж явсан бүүм мэд. Тэгээ ямар ч зам үйлдэлд орж явсан бүүм мэд. Энэ үйл явдлууд одоо ирээдүйд тэгээд бүр л илүү их ил тод болж гарч ирнэ. Тэгэхээр ерөнхийдөө бид нар ийм одоо тэг нийгмийн хамгийн одоо доор байх ёстой одоо гинт хэрэгтнүүдийг бол толгой дээрээ залчихсан тэр хүмүүсүүдийн үгээр үг хийж тэр хүмүүсүүдээс үлгэр жишээ авч тэр хүмүүсүүдийг шүтэж биширч тэр хүмүүсүүдийг болох юмсан гэж ингэж мөрөөдөж явж ирсэн байна. Тэр чөтгөрлөг одоо хүчнүүд хүмүүс гэж хэлэхэд хэцүү юм да. Тэгээд хүн төрхтөл байгаад байгаа болохос дотор нь яг юу байгаанаас ойл зарим үед бол зарим хүмүүсээс ойлгомжтой харагддаг. Зарим хүмүүсүүд нь үнэхээр хүн сүнстэй хүмүүсүүд байгаа бол тэд маань угаасаа сүнсээ одоо чөтгөр тодтолцсон. Тийм хүчнүүд байгаад байдаг. Тэгээд энэ нөгөө хүмүүсүүд одоо систем нь бол мэдээж хэрэг үнэн шударга бүх зүйлсүүдийг бол эрүүл байдал ч юм уу, тэ хайр ч юм уу, эв нэгдэл ч юм уу, тэ хүчрхэг байдал, бүтээлч байдал, одоо аяасаа хөгжүүлэх, өөртөө итгэх байдал, өөрийгөө үнэлэх, хайрлах болоод цаашлаад бусдыг хайрлах, үнэлэх гэд энэ нандин чанаруудын эсрэг одоо системийг бүхлээр нь дэлхийд одоо ингэж бүтээж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүүлийн одоо энэ хуучин дэлхийд бол ерөөсөө үнэн
газар авч чаддаггүй, үнэн дэлгэрч чаддаггүй, шудраг бас дэлгэрч чаддаггүй, үннийг ярьж байгаа хүмүүсийн дуу хоолой олонд хүрч чаддаггүй, үнэн зүйлүүдийг одоо ярьсаар ирсэн дээр үед хүмүүсүүдийг бол ингээд галзуу салдаатай мэтэр харуулж тэднийг бол одоо галзуугийн эмдэгт нь хийдэг юм уу, эсвэл цөллөгт явуулт юм уу, эсвэл бүр амийн хороодог ч юм уу, тэмээ хоролдог ч юм уу гэдэг үйл явдлууд бол ингээд байнга л явсаар ирсэн. Тэ? Тэгэхээр энэ одоо байдлууд бол бүр ингээд ойлгомжтой болж эхэлж штэ. Ягаад ийм байсаар ирсэн юм бэ, тэ? Одоо ингээл байнга л одоо нийгмээ сайхан болгоно, ард иргэдийнхаа төлөө, ард иргэдийн амьдралыг дэвшлүүлнэ л гэж одоо байнга л яриад идэг. Тэгтэл байдал өөрчлөгддөгөө одоо байдал нь бол одоо ингээд ойлгомжтой байна, тэ? Тэдний санаа бол үнэхээр хүсэл бол тийм биш байдаг байгаа. Харин ч эсэргээрээ энэ байдлыг түгээхгүй байлгах, өвчтөн хүмүүсээр нийгмээ дүүргэх, ядуу хүмүүсүүдээр нийгмээ дүүргэх, тэг хоорондын иргэдүүдээ ингээд муудалцуулаад, талцуулаад, алдцуулаад явж авах хүсэлтэй. Ард иргэд одоо хуваагдсан, тэмцэлдсэн, үзий ядалцсан байгаа тохиолдолд бол одоо энэ хүчнүүд, сөрөг хүчнүүд, энэ чөтгөрлөг хүчнүүд бол ингээд энэ байдлаас нь ашиг хонжоо олж авч байдаг байх нь, улам илүү мэдлэлтэй болж байдаг байх нь, энерги хувьд бол хөгдөж явдаг байх нь. Тэгээд тэд нар маань бол ингээд мэдээж хэрэг бүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл гэдтэй зүйлүүдийг одоо гартаа хатгаж байдаг болохоор ингээд юуг ямар мэдээллийг ил гарах уу, юуг одоо дарах уу, бүх юм их цензуртэй явсаар ирсэн. Одоо болохоор энэ одоо дэлхийн маань энерги өндөрсөж өгч байгаа болохоор худал хуурмаг зүйл орших боломжгүй болж эхэлж байгаа болохоор энэ бүх бузар бусгай муухай зүйлүүд нь бол гэмт хэрэгүүд нь бол ингэж ил гарч эхэлж байна. Тэгээд энэ одоо байдал бүр эрчим чинь бүр олон одоо мэдээллүүд ил гарч эхэлнэ. Тийм болохоор одоо бид нар энэ бүхнийг одоо ажиглаад л тэ байж ах хэрэгтэй. Тэгээ энэ муухай булхаанууд ил гарах хэрэгтэй. Ил гарч байж энэ хуучин бүх одоо худал хуурмаг энэ чөтгөрлөг хүчин дээр бодлого дээр одоо тогтож байсан энэ үйл ажиллагаанууд нурж унж, бүхлээрээ нурж унж байж одоо шинэ дэлхий, шинэ одоо үнэн шударга дээр тогтсон систем одоо бүрэлдэж тогтож, шинэ одоо удирдагч нар одоо лидерүүд нийгмийг одоо зөв чиглэл рүү чиглүүлэх одоо хүмүүсүүд астаа гарч ирэх болно. Тэдгээр хүмүүсүүдийн үйл явдал бол хуучин дэлхий шиг одоо энэ дарамт шахалт тэ би бинийгээ сүрдүүлдэг, би бинийгээ одоо хордоо үйл явдал руу явуулж байгаа сэргийг нь одоо муухай үйл явдлыг бүгдийг бичиж авчаад тэ одоо баг нарсны охтолтой яаж явуулж гин гэж байгаа гэдэг ч юм уу, эсвэл бол одоо хар тайм хэрэглээд ч юм уу тэ одоо ухаан санаагаа алдчихад ямар хүмүүсүүдийг одоо хүмүүс ч амьддаг ч бай, яргалж тамалж байдаг одоо ийм ховлуудыг нь одоо ингэж бичиж авчаад би бинийг ингэж тэр бичлэгээр нь дарамтлагдаг. За тэгээд ерөнхийдөө бол тэр хүмүүсүүд нь одоо бүх эрх мэдлийг гартаа хатгсан юм шудраг бос байдаг дэмжсэн, өвшүүлсэн энэ одоо лидерүүд гэж хэлэхэд хэцүү юм да. Тэгээ удирдагч царайлсан одоо гэмт хэрэгтнүүд бол одоо тэгээд бүгд илчлэгдэж, хийсэн үйл явдлууд нь бүгд илчлэгдэж гарч ирж энэ одоо байдлаасаа унаж одоо тэдрийг орлох бис бүр цоо шин одоо ухамсар өндөр үнэн шудраг байдал одоо жинхэнэ шудраг байдал шүү. Хоромж худалч хүмүүсүүд шудраг байдлыг ярьсаар гад энэ үгний утгыг бүр одоо алдагдуулчихсан.
Одоо энэ үгийг хэлэхээс ч бүр одоо бүр зайлсхиймээр одоо болж штэ бүр ерөөсөө. Тэгтэл нь энэ сүүлийн олон жил ингээд шудраг басыг мандуулын эрхчлөөг дэмжил гэж яриад байдаг. Тэгтэл өвдөл дээр бүх юмуд эсэргээрэл болоод идэг байсан. Тэгтээ Аз болоход бол бид нар бол маш гайхалтай сайхан цаг үеэр явж орж байгаа гэж би одоо маш олон бичлэгүүдээр хэлээд байгаа. Хүмүүсүүд одоо энэ цаг их хэцүү болоод байна гэд яриад байдаг. Хүн төрөлхтөн одоо жирийн ард иргэдийн хувьд бол хүнд цаг үе ирж байгаа биш. Харин бидний энэ хүнд цаг үеийн одоо төгсгөл ирж байна. Жинхэнэ хүнд цаг үе одоо хүнд ирж байна вэ гэхээр энэ сүүлийн олон жил одоо худал хуурмаг шудраг бос байдал, хээл хахвал, хуулийг говьулсан, өөр өөрсдийнхөө төлөө зохион байгуулсан хуулиуд байдаг. Ард иргэдэг шийтгэх, дарамтлах, зовох гэх энэ нөгөө хуулиуд одоо өөрсдийнхөө эрх мэдлийг буруугаар ашигласан, хэтрүүлэн ашигласан, шудраг бос байдлыг, худал хуурмгийг нийгэмд өвгшүүлсэн энэ хүмүүсүүд буюу энэ байдлын ард одоо зогсож байсан эрх мэдлтнүүд, олонний танил хүмүүсүүд одоо эрдэмтэд гэж яриад байдаг. Худалж одоо эрдэмтдүүд, докторууд, профессоруд, эмч, хуульч, цагдаагийн байгуулагч гэдэг ч юм. Энэ байгууллагууд одоо ингээд бүгдээрээ одоо тэдний булгаатай үйл ажиллагаанд нь бүгдээрээ ил гарч ирж одоо бид нар бүр энэ одоо мафийн одоо алсны тод шиг энэ үйл ажиллагаануудыг эхлээд арт одоо хүн төрөлхтөн бүгдээрээ энэ үйл ажиллагаануудтай танилцах хэрэгтэй байна. Энэ зүйлүүдийг нь ойлгох хэрэгтэй байна. Энэ зүйлүүдтэй нүүр тулгарх хэрэгтэй байна. Тэгж байж одоо энэ буруу гэмт хэрэгтнүүдийг сонгож дээрээ залдаг байдлаасаа салж жинхэнэ одоо өөрсдөө зөв чиглүүлж чадах хүмүүсүүдийг одоо сонгох түвшинд очих боломжтой болж эхэлнэ. Мэдээж хэрэг бас энэ ард иргэдийн бас буруу биш. Яагаад гэвэл бүхий л хэвлэл мэдээлэл одоо олонний танил энэ ухаантай мэд харагдчихсэн энэ хүмүүсүүд нь бүгдээрээ одоо хамтраад бүх зүйлүүдийг худал хуурмаар зохион байгуулалтайгаар хийж бүтээсээр ирсэн. Тийм болохоор хүмүүсүүд ерөөсөө үнэн одоо гэдэг зүйлийг хүргдэггүй байсан болохоор ард иргэд угаасаа ийм төрөлд автчихсан яваад байгаа. Аз болоход одоо энэ бүхэн нурж унж байна. Энэ бүхэн одоо ил гарч эхэлж байна. Тийм болохоор дараагийн одоо саруудад жилүүдэд бол маш олон одоо бүр хүмүүс хүн төрөлхтнийг шоконд оруулахуйц том одоо булхааны үйл ажиллагаанууд одоо ингээ ил гарч эхэлнэ. Энэ бүхэн ил гарч байгаа үед бид нар баярлах хэрэгтэй. Ашгүй энэ бүхэн одоо ил гарч эхэлж байна. Бид нар одоо ямар нийгэмд, ямар дэлхийд амьдарч байсан гэдэгтэйгээ одоо үнэтэйгээ нүүр тулгарах хэрэгтэй байна. Зогтох биш. Нүд амаа цаглаад одоо энэ худлаа гэд байх биш. Үнэтэй нүүр тулгарч үнэхээр эрүүл оюун санаа одоо ухамсартай одоо хүмүүсээр одоо нийгмийг зөв чиглүүлэх чадвартай ийм хүмүүсүүдийг одоо ийм лидерүүдэд дагаж дор бүрнээ өөрсдөө одоо энэ ухамсарын ажлыг хийж өөрсдөө бас энэ хүнлэг хүн болох зам руугаа явах хэрэгтэй байна. Тийм болохоор бид нар хэцүү цаг үед одоо амьдраад байгаа юм биш. Амьдрал бүр хэцүү болоод дэлхий бүр сүрэх гээд байгаа юм бол биш. Энэ бол энэ төрийн хүчнүүд одоо бол энэ дэлхийгээс зайлж эхэлнэ. Энэ дэлхийгээс явж эхлэх болно. Манай дэлхийн маань бол одоо өндөр энергийн гайхалтай сайхан энергиөр явж орж байгаа болохоор энэ одоо муухай сөрөг хүчнүүд энергиуд маань болвол ингээд
холдож бүр ирээдүйд одоо ингээд байр суурьгүй болж одоо алстай болов дахин ийм сүнснүүд манай энэ дэлхий дээр төрөх боломжгүй болж байгаа. Тэгэхээр одоо энэ цэвэрлэгээний үйл ажиллагаанууд бол дараагийн жилүүдэд маш их явагдах болно. Маш олон одоо энэ нөгөө хүний энергиэр хооллож байсан, хүний махаар хооллож байсан, хүний зовлон зүдгүүр хооллож байсан энэ чөтгөрлөг хүчнүүд одоо үхэж энэ бие орхиж явах болно. Тэгэхээр олонний танил хүмүүсүүд улс төр ч юм уу эрх мэдлэлтнүүдийн болол сүүлийн дараагийн хэдэн жилүүдэд бол маш ихээрээ энэ дэлхийг орхиж явахаар байгаад байгаа. Цэвэрлэгээний үйл ажиллагаанууд бас явагдах байгаад байгаа. Тийм болохоор энэ байдлуудыг одоо бид нар маш их анхааралтайгаар ажиглан ойлголтуудаа хүлээж авна. Гэхдээ энэ мэдээлэлээр бол байнга иймэрхүү зүйлүүдийг сонсож ярьж ямар муухай юм бэ, ямар амар юм бэ гэж өөрсдийнхөө одоо энергийг навс унгааж одоо харамсал, гутрал, төөрөгдлийн энерги рүү явуулж ерөөсөө орж болохгүй. Тэгэх юм бол тэр сөрөг энергиэр чинь өөрсдөө чинь унсан энергиэр сөрөг бисүүд хааллах болно. Тийм болохоор тэднэрт ерөөсөө одоо өөрсдийнхөө энергийг анхаарлыг одоо өгч тэдрийг тижээхэ болох хэрэгтэй. Бид нар иймэрхүү зүйлсийн талаар мэдээлэлтэй явж явах хэрэгтэй. Тэгвэл анхаарал өөрсдийнхөө энергийг өөрөөсөө хэрэгтэй зүйл дээр өг. Өөрөөсөө энергийг хамгаалцуул. Бити ашиглуул. Бити өөрийнхөө одоо үнэтэй цаг анхаарлаа тэдгээр сөрөг зүйлсүүд дээр хит их өгч болохгүй. Тэгэх юм бол тэр сөрөг зүйлс чинь ихсдэг. Тэгэхээр бид нар бол хайрын гэрлийн хүчрхэг энергиуд болохоор бид нар эерэг сайхан зүйлүүдийг дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр тэр тал дээр төвлөр тэгээд эерэг энергиудээр дүүрэн бай, амар амгалан бай. Энэ бүх болж байгаа дэлхий дээр болж байгаа зүйлүүд одоо маш нарийн утга учиртай болж байгаа. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө болж байгаа гэдэгт итгээд өөрсдөө хамгаалагдсан байгаа гэдэг энерgiгээ мэдэрч тайван байдал аз жаргал эрүүл саруул байдал гэт бүхий эерэг сайхан зүйлүүд дээр л төвлөр. Тэр зүйлүүдийн талаар л одоо хүн гэр бүлийнхэн ч юм уу, ойр дотныхан ч юм уу хүмүүстэй ярилцаж энэ зүйлүүдийг дэлгэрүүлэхийг хүсэх юм бол энэ зүйлүүдээр төвлөр. Тийм болохоор бид нар бол угаасаа бидний хувьд бол гайхалтай сайхан жил ирж байгаа. Дараагийн жилүүдэд бол эерэг хүчнүүд хүчээ авч эхлэх болно. Энэ чинээрээ бид нар энэ нийгмийг эргүүлжүүлэх болно. Энэ нийгэмд гайхалтай сайхан зүйлүүдийг хийж бүтээх болно. За тэгээ бичлэгийг маань нөхцөлсөн та нартай маш их баярлалаа. Хэрвээ та нарт энергийн ангаалт ч юм уу, цэвэрлэгээ ч юм уу, янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэх эрүүл мэндийн асуудлууд ч юм уу байгаа бол бас надтай холбогдож энергийн ангаалт цэвэрлэгээ орох боломжтой. Энэ талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээллүүд миний бичлэгийн дор оршихсан байгаа. Тэгээд тэр мэдээллүүдэд танилцаад холбогдох гэсэн юм бол надтай холбогдоод сургаалт ч юм уу энерги ангаалтанд орох боломжтой шүү. Тэгээд мэдээж хэрэг сувгийг маань subscribe хийгээрэй, дагаарай. Тэгээд цааш нь хэрэгтэй хүмүүстэй нь хуваалцаж share хийгээрэй. Бас гоё комментууд бичиж явуулж энэ бичлэгийг маань цааш нь олон хүмүүсэд хүрэхэд дэмжээрэй. Тэгээ хамт байдаг та нартай маш их баярлалаа. Бид нар олон бүр шинэ дэлхий рүүгээ орж байна. Шинэ дэлхийгээ бид нар барилцаж эхэлж байна. Тэгэхээр та бүгд рүүгээ энэ сайхан гайхалтай газаасаа гайхалтай хайрын гэрлийн энерги явуулъя. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баярлалаа.